Тэр өнөөдөр Phoenix Park дээр ирж байна. Энэний хамгийн том парк. Тэгээд төдий голынхоо иргэдээр байрладаг. Тэгээд хамт Phoenix Park-аар аялцаагаараа амтны хүрээлэн явуулах сонирхолтой зүйлүүд их байгаа. Бас татам дугуй түрээсэлдэг. Тэгээд дугуй юм дугаалах уу яах вэ? Одоохондоо шийдэг байна. Хашаад болъё. За энэ паркт болохоор маш олон төрлийн мод бут цэцэг навч амттан ургамал байдаг. Энэ WT-ха төвд байгаа хамгийн том буюу миний сонсноор чинь 400 гав гэсэн байх шүү. Тийм хэмжээний парк байгаа. Тэгээд үзье. Ер нь паркийг цэцэрлэг түрээлэнг яаж төгсгөл болдгийм бэ гэдэг талаар бас харъя. Тэгээд эндээс бас үзэж байгаа тав хүмүүс бас янз бүрийн жижиг цэцэрлэг паркийг төвчүүлэх талаар санаа оноо олж харуул. Тэр хэлнэ тийм ээ. Тэгээд бас сонирхолтой нэг юм хэлэхэд бол битгэр өнөөдөр яг зөвхөн паркийг танилцуулаад зогсохгүй одоо тулгамдж байгаа жижиг сэдвүүдийг бас өөрийнхөө төвшөнд өөрийнхөө үзэл бодлоор бас хамтдаа ярилцаад эхлэхэй гэж бодож байгаа. Гоё үнэрч чинь тийм. Одоо нэг сарна өндөр нь үнэн хасаг дөрөв дарна. Зоопаркийн нүүдэн дээр ирж байна. Энд бол ингээд амттын юм чихмэлүүд тоглоомуудыг зардаг хэсэг гэдэг. За энэ хаалгаар ингэж орж идэх юм байна. За ийшээ явж филедэ авсан ахын тийм ээ. Одоо ингээд хөрхөн юм амттын юм сүвнэр тоглоомууд зарж байна. Ингээд хүмүүс болохоор ингээд парк руу орохоор яг ингээд дугаарлаад. Гэтэ энд бол нэг масктай хүн бол нэг харагдахгүй байна. За ингээд Dublin Zoo Park гэвчихсэн. Айгаа. Thank you. Анханаар сахил 17 ах сэт юм байна л да зоо парк нь. Тэгээ шууд ирээд авахаар 20 эд юм байна. Тэр бас нөгөө анханаар сахил галтай илүү. Аха. За 3 евроны зэрэгтэй мэн тий. Аха. Тийм чиглэл заасан самбарууд байгаа тий. 1831 онд анх нээлттэй ээжсэн гэж. Тэгээд энэ дээр ингээд үйлчилгээ хүмүүс оруулсан юм тэмдэглээнүүд байна. Одоо 0 тэгээд нөгөө хүүхэд барьцдаг газар хүүхдээ хөхүүлдэг, хоолдог өрөө, анхны тусламжийн өрөө ингээд энэ бүх нөгөө gift shop нэртэл байгаа байхгүй Викторс тэмдэглэгээр тэгээд бүх юм ингээд төвлөрсөн. За аль замаар яаж явах вэ? Сайлаа. Энэ болохоор паркийн план байна тий. Аха. Хоёлаа тэнд байгаа байхгүй юу? Аха. Тий. Яа. Тэгэхээр одоо ингэж явбал эхнийх нь бол ресторан, кофе шоп байгаа юм байна. Энэ дотор ороод хамгийн түрүүнд заантай л нөр очих юм дээ. За тэгвэл ингэ явъя тий. За ингээд амтны зоогоор алхалттай мэн цуг байгаараа. Тэгээд та хүн бас үзэж сонирхонгоо мэдээж амттыг харуулах учраас хүүхэд багчуудад бас үзэх боломжийг олох үүднээс бас бидний энэ блогийг шеэрлж бас олон түгээж өгөх зүгээр байна. Тэгээд сонирхолтой амттад байх баха гэж найдаж байна. Ерөнхийдөө юу нь бол энэ Боливиад Өмнөд Америкт байдаг юм Монголын царайтай төвдчих юм уу тийм хүмүүс байд юм лээ тий. Тэгээд тэрний тийм бас нөгөө ширэнгээ аваад байдаг тий. Гоё юм ширэнгээ аваад. Тэндээс л очсон сарны юм байна л та. Наа чи вэ? За ингээд White Base цагаан. Энэ цагаан нүртэй саки гинэ. энэ бас амар л амт юм байна тий. За энэ амт нь хаана харагдаж байна? Энэ амттай нүүчтэй юм биш үү туул? Тоглол шүү байна. Хөргөн тракторын дүрс. Өхөр юм байна шүү дээ. Тэн дотор хөвтөж залхуу. Энд ширүүдэг байна. Тийм байна. Энэ ингээд шөргөөхтөн зориулаад ингээд хашаан дээр нь тогтооцсон. Ус нь яг тэр ингээд газартаа саунд биш. Тэгээд өвсийн тэгээд тавиад өгсөн юм өхрний бай. За энэ болохоор ингээд
бид нар мэддэг гахаа. Ийм амтан байна гахаа гэж. Бас л ингээд хөөрхөн жижигхэн орчныг бүрдүүлсэн. За энэ болохоор заантай хэсэг байна. Яг ингээд Африкийн орчныг бүрдүүлсэн. За энэ дээр болохоор ингээд өсийн дээр үлгөөд өчтөх юм байна. Нэг зам нэг дөрвөн зам байгаа юм тийм. Ингээд усан цөөрний байгууллага. За ингээд орчныг бүрдүүлчихдэг юм байна. Зааны хувьд болохоор манай ээж маань заан цуглуулдаг хоббитой. Тэгээд олон улсын заанууд байдаг, сүвнээрүүд. Тэгээд би ч гэсэн бас энэ Ирланд улсаас нэг зааны сүвнээр авч явж ээжтэй бэлгэлээ гэж бодож байгаа. Заан бол өөрөө айгүй гоё тийм тайван амгалан илэрхийлдэг амьтан байгаа. Энд дээр бол нэг тугалтай 3 том зам байх шиг. Ингээд хүмүүс нөгөө зааныг сонирхож үзэж байна. Энэ үздэг хэсгээр нэг цонх хийгээд юу гэдэг. Энэ дээр ингээд энэ суудал засцсан. Тэгээ энэ дээр суугаад зааныг хардаг юм хэсэг юм байна. Ингээд яг амьттай үзэх хэсэгт нь юм шилэн юм цонх хийчт юм байна. Ингээд хамгаалттай. Яг амьттай бол нэг тийж ойртуулж хүнийг харьцуулдгүй юм байна. Энэ бас бодмоор л юм байна те. Амтныхаа нөгөө тав дахь юм шиг. Энэ нөгөө чи ийм амтан байгаа. За энд нэг сонирхолтой юм байх шиг байна гэснэ. Ингээд болоод. За энд болохоор ингээд усны юм жижиг шуудууд харагдаж байна. Энэ нэг сонирхолтой машин байна. нөгөө хэрэгжсэн юм дотор хэрэгжсэн машин юм байна. Энэ паркийн ажилчдын юм уу? Үүсгэний машин байж байгаа л эндээ ингээ хаягдсан юм намагц ууцсан юм уу те. За энэ болохоор ингээ сармагчтай хэсэг байна. Түнцээ тэр модны онгод сууж байгаа. Тэнд нэг самчин гол ирээд сууж байна. За энэ болохоор арай өөр төрлийн тэр зулцгтайгаа нэг юм шампанз байна. Ер нь хөл богинтой тийм цээж урттай байд юм биш үү шампанз. За энэ дээр нэг хөөрхний баримл байна. Сармагчин шампанз зориулсан. Энэ дээр бас сармагчууд бас энэ дээр болохоор херснууд харагдаж байна. Нилээн ингээд херсний амьдрахын яг харуулсан. Орчныг үрдүүлсэн. Ийм хад асар хийгээд тогтчулсан байна. За ингээд херс гэдэг юм. Ийм юм байна. Ядраад амарж байгаа юм шиг шүү дээ. За энэ дээр ингээд анаашууд ирээн тах байна. Хүзөөгийн хардаа. За энд ингээд тах харагдаж байна. За тэр тэмээ хэрүүлчин бас л энэ дээр амт юм аа.
Тэмээр Хэдэн метр юм бэ? юунаас том юм биш. Дахиас том юм байна харин тийм. Хараа ирж ийн хүмүүсийн гайхт юм шүү. Амар хөөрхөн гоё үсэнтэй амт юм. Их гоё загвар үзэж байгаа юм шиг ингэж сүлжиж алхах юм. Анааш. Нөгөө тэмэн хэр бол чин тэнд ирсэн байна. Баахны урт хүзүүтэй л амтд энд байна. Ер нь анааш гэдэг амтан бол ер нь их тийм сүрлэг сайхан амтан байд юм байна шүү. Ачмал төхөж ирж байна. Анааш л сайхан амтан байд юм байна да. Тэмээ шиг юм шүү. Царай мараа. Хивж байгаа мэж байгаа наа. Тий. Эзэн хин хайнах юм том бонгор энэ гол даац нөгөө толгоор нь тэндээ идэв юм байна. Эзэн Тэгсэн шүү. Пингвин байна. Тэрний пингвин дэшээс зогсож байгаа юм. Ингээд пингвиний ийм пингвин байна. Ингээд ийм шилэн хаалт хийгээд оршины бүрдүүлсэн. За тэмцэн нэг цаа нөгөө нөхөн дотор өгд юм шүү те. сэрүүн байдаг байна тийм. Энд чинь нөгөө сэрүүн ам байдаг. Тийш те. За энэ чинь нөгөө Цэцэрхэн шүү дээ. Цэцэрхэн гэдэг мод маань энд бас энэ Ирландын Дублин хотын зоо паркийн хашаад ингээд ургацсан байна. Бүр цэцэрхэн нь өөрөө шарлаад ургацсан ингэж харагдаж байна. Хажууд дээр ир мод нь харагдаж шиг байна. Ингээд харахаар ингээд 3-4 мод тарьцсан. За ингээ ойроос харуулъя нөгөө Монголын маань брэнд болсон цэцэрхэн маань энд ингээд ургацсан байдаг юм байна. За энд ингээд тийм маш олон төрлийн моднууд, бүтнүүд ингээд тарьцсан байт юм байна. Энд бол одоо ерөөсөө хойлоо. За энэ далайн Калифорни далайн арслангууд маань ингээд усан доор орохоор тийм байна. Үгүй за ингээд бас ингээд ийм шилэн хаалттай хүмүүс бас их ойртгооргүй хийцдэг юм байна. За ингээд самбрын ингээд мөн байрлуулсан. Тэндээ ийм орж харах тэр буулжин шилэн барилга бол дотор нь орж энийг харахын зорилттой. Ийм хэсэг байна. За ингээд ийм Тэнтэй. За энэ гоё мод биш үү? Яах юм? Зори. Ягаан сарнаа шиг юм биш үү? Ийм юу юм бэ? Хун тогроотой их төстэй. Са ямар нэг байсан бэ самбар дээр нь? Фламинго гэдэг шүү гинэ. Грей Волф гэдэг энэ сарал чонны тэндээ дотор байж тээ доо. Хитж чинь. Ингээд оршин үрдүүлээд ийм шилний цаанаас ингээд харуулчихдаг юм байна. Гарчихгүй юм дээ. За энэ ч бас нэг сонирхолтой сарамчингууд ихээр одоо ашиглаж ийм амтд байна. За самбрынаас харуулна харс үйлдэлтэй цагаан хүрээтэй хүрэн боромгийн Ямар олон хүний ийм хар нүртэй хөөрхөн амт нэг тийм ээ. За энэ нэг мод чиг юм болохоор ингэж
тороосоор одоо шинэ бидний явж байгаа замаас нөгөө талд нь гарахын тулд Сарамгчингууд зориулсан юм дүүж юм байна. Энүүгээр авирж гараад энэ тороос дээгүүр дамжиж ингэж замын нөгөө талдаа гараад тэгээд энтлийнхаа ийм ойрог ордог зориулттай юм шиг байна. Ингээд маш олныг байгуулсан. Тэнд ингээд Сарамгчингууд нь байж байна. За энэ болохоор ингээд snow leopard гэж цасны ирвэс гээд ирвэсний үзүүлэн байна. Бас энэ шилний цаанаас хардаг юм байна. Ингээд дээгүүр нь ингээд хамгаалцсан нөгөө тороор орж ахыг нь тэгээд ингээд үрийн засцсан юм гэнэ. За тэгээд ирвэс явж байна. He looks like my tiger. Do you like him now? It's like your tiger, but I can't even take a picture because he's like... За энэ болохоор модон дээр өмдсөн юм шиг тэр голээс нь. I'm that. He's gone anywhere. He not. За ингээд нойлог үдэн дээр ингээд жижиг гин энэ таны мэдхүн юу хийчих. Амттын баас гэдэг ингээд баасаар хийсэн юм байна. Энэ бол мохон баас үстэй. Энэ цаана маш ингээ гарах юм байна те. За морин полон дээр хэд 10 мөр юм уу тул эмхтэй хүмүүс өссөн шүү дээ. Бас нэлээд тарган байдаг юм шиг мордно. За энэ ингээд парк дотроо бол морин полоны талбайтай байна. Тэгээд цаана бол үзэгчдийн тийм сууж үздэг асар байж байна. Ингээд одоо тоглож байгаа үйл явдал нь бол энэ дээр ингээд харагдаж байна. А энэ том машинууд ингээд ирээд зогссон байгаа нь болохоор мордоо очдөг юм шиг байна. Ачааны тракууд ирээд зогссон байна. Бүгдээрээ дээр энэ цонхтой сэргийвчтэй байна. Тэр тракуудыг ингээд харахад ажууд нь очие. За ингээд гоё юм ногоо. Яг энэ талбайны хажуугаар ингээд явган хүний замын ингээд зөвлөгийг ингээд тэгшилсэн. Ингээд гадна тал нь болохоор юм байглаараа. За энэ дээр ингээд дахиад эхэлж байна. Ер нь Монголд бол одоо морин поло, тэмээн поло хөгжих бүрэн боломжтой. Яг бол нэг морьтой их ойрхон, адуутыг ойрхон тийм хүмүүс болохоор тэмээн поло гэж бас байдаг. Тэгэхээр энэ одоо үндэсний хэмжээнд болж болохоор хөгжүүлж болохоор спортуудыг хэрвээ хөгжүүлээд ашиглаж чадах юм бол аялал жуулчлалыг ихээр татах бүрэн боломжтой. Энд шүүгч нь бол тийм морьтой ингээ явж идэв юм. Ер нь Монголд бол одоо морин поло, тэмээн поло хөгжих бүрэн боломжтой. Яг бол нэг морьтой их ойрхон, адуутыг ойрхон тийм хүмүүс болохоор тэмээн поло гэж бас байдаг. Тэгэхээр энэ одоо үндэсний хэмжээнд болж болохоор хөгжүүлж болохоор спортуудыг хэрвээ хөгжүүлээд ашиглаж чадах юм бол аялал жуулчлалыг ихээр татах бүрэн боломжтой. За энд нөгөө паркер явж байгаа бас сонирхолтой юм байна. Болохоор морин полоны талбай байна. Тэгээд сая очиж сажигаас нь үзсэн. Сонгогчд тамирчид хүмүүс маань ингээд юу ачдаг юм. Тийм юм шиг харагдаагаа ирээд морьтой очиж ирээд багаараа тоглодог юм шиг байна. Тэгээд машин нь болохоор яг ингээд зориултын сэтгүүлчтэй битүү юм шиг амбартай машин байдаг юм. Морьдод бол нэг манай Монголын нөгөө уяас гарсан таарсан морьчид туранхай биш. Ийм үсэн байдлын дуу юм байт юм байна. Бас зураг нь бол бохоо энэ морьдын ажил болсон чинь бас Монголоос санаж байна. Монголчууд маань моринд орхон, адуунд орхон. Би ч гэсэн бас наадан морь болдог явдсан. Тэгээд
Энд бол мэдээж морог Монгол шиг уралдахгүй өөрөөр газар уралддаг. Энэ нот болохоор яг улаан зориулсан юм байна. Монголд бол бас премиум поло, морин поло гэдэг спортыг бас байдаг. Тийм холбоод нь бас байдаг гэж сонсчихсан. Тэгэхээр энийгээ бас хөгжүүлээд нэгсийн төвшөнд аваад ч юм уу баяж үздэг. Энэ бол мөчтэй гэж бодож байна. Би бол санаж энэ технологиуд яг премиум поло морин поло гэдэг юм бас нэгэн хэвчсэн байдаг юм шиг. Манай нэг найзлаа тэр интэг рүү явж Монголоос багт орж морин полонд орж ирж ирсэн. Тэгэхээр энэ бол тийм хөгжиж байгаа улсуудтай хамтарч бодог байгуулж хамтарч ажиллаад Монголд хөгжих юм бол яг морин малтай хайрцаг тэр ахуй соёл нь байдаг. Спортын соёлын бол оролцох юм спорт систем болоод байна. Энэ болохоор нэг ийм болсон ерөнхийлөгчийн ордон. Гадна талын бол ингээд ийм нэг ухаад ийм чулуун ийм хэрэм хийгээд хамгаалцсан. Амар том мод. Хэдэн зуун жилийн түүхийг өгүүлсэн баг. Парк дотор бас энэ зэрлэг амьтдыг тушуулаад хийсэн байт юм лээ. Тэгээд энд бол ингээд сүргээрээ ингээд байж идэг. Ингээ харахаар нэг юу их зүгөөд бүгдийг ингээд тэмдэглэсэн. Энэ тоош ихтэй ч юм уу хамгаалдаг байх энэ захиргааны байгууллага. Тэгээд хүүхд залуучуудад хүмүүст одоо ингэж бас санаа амттай ойрхон байлгааны хайрлж хамгаалах гэдэг энэ сэтгэлгээг суулгах үүднээс юм бодлого хэрэгжүүлдэг юм болоо гэж бодож байна. Дээрх үед чинь намайг оюутан байхад Улаанбаатар хотод чинь бас богдуулаас одоо 120 мянган тэмцсэн очирдаг байсан. Би бол 10 бүр харж ирсэн юм. Саяхан одоо тийчээд 20 жилийн өмнө асуудал шүү дээ. Тэгэхээр монголчууд маань ч гэсэн болсон амтнаа хайрлаж ингэж одоо энэ цэцэрлэг хүрээлэндээ бас ийм хэсгийг байгуулад за энд парк дотор бас нэг юм Кристийн загалмааны юм хөшөө байт юм байна. За энд цэцэрлэгт хөрөөлөн дотор маань юм сайхан өндөр баган байна. Дурсгалын хөшөө. Паркаараа нэлээ яваад хэдэн цаг алхсан бид болоо? 5 цаг орчим явцсан байна. Тэгээд нэлээ ядарлаа. Сайн нэг кофе шоп орох гэсэн чи хаацсан байж тэгээд за гаг бах тэгээд дүрэндээ те. Тэгээд амтныхаа паркийг үзчихлээ. Сонирхолтой амьтдын зургийг бас авлаа. Тэгээд блогоо нэгтгэхэд нэг айтайхан үзэхэд боломжийн болгочоод бас шинэ энд туул YouTube сувг дээр 50. Тэгээд 5 хүмүүс бас тэр сувгаар орж зөрчилж бидний хийж байгаа блогийг үзэж сонирхож хүмүүс бас хүргэхийг хүсэж байна. Тэгэд энэ паркаар яваад бас надад бол нэг төрсөн сэтгэл бол ер нь энэ цэцэрлэгт хүрээлэн парк стадионыг бас ингэж хүндээ зориулж хийх нь илүү зүгээр юм байна. Зүгээр нэг хашаа татаад ингээд хамгаалаад орчих биш. Хаана л одоо явна хүнд одоо хэрэгтэй үйлдвэр үйлчилгээнүүд нь байж идэг, зам талбай нь байж идэг, амралтын хэсэг нь байж идэг, автобус унаа дугуй төрөөс бүх үйлчилгээ нь байж идэг ийм одоо шинж янзлж жолхистэй байна гэсэн бодлоо. Дугуй бакатаас авсан юм шүү дээ. Энэ дугуйл анданыг унаад толгоо. Марг хоёлоо багчаад юм ээ. Here's a little song I wrote. You might want to sing it note for note. Don't worry. Be happy.